За хоёр асуулт байгаа. Нэгдүгээрт нь болохоор энэ нөгөө гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцох аргачлалыг эргээ харах шаардлагатай гэдэг дүгнэлт өгсөн байгаа шүү дээ сангийн сайдаа. Энэ дээр яг ямар боломжууд байгаа юм бэ? Хоёрдугаарт бол зүгээр ингээд иргэд гадуур бол энэ одоо долларын ханш их он дуусахад ер нь одоо 4,000 авах гээд байгаа юм биш үү ч гэдэг юм уу их тийм айдас болгоомжлолтой байгаад байна л да. Энэ дээр та нэг тайлбар өгөөч. За тэр нөгөө томоохон мега төслүүд буюу одоо ингээд уран нартай холбоотой зүйлүүдийг энэ эдийн засгийн нөлөөлөлд эргээр тооцсон байгаа нь өөрөө эрсдэлтэй байна гэд ийм дүгнэлт харагдаад байна. Энэ дүгнэлтэн дээр бас нэг та тайлбар өгөөч. За 3 дугаарт нь болохоор одоо бид нар нөгөө энэ яг мэдээж хүрээний мэдээллийг ойлгож байгаа. Гэхдээ сая өнгөрсөн намрын чуулган ингээд таврын чуулганы ихэнх хэсгээр нэлээд одоо анхаарал татсан чухал зүйл юу байсан бэ гэхээр хутааны жишээл бас сонсголын үеэр маш олон зүйлүүд яригдсан. За ялангуяа энэ бол нөгөө эрх зүй, эдийн засаг, технологи, эрүүл мэндийн ингээд цогц асуудал юм байна гэд хүн амын талаас илүү шухуу хувь нь одоо оршин амьдарч байгаа Улаанбаатар болон хотц суурин газруудад хүний эрүүл мэндэд ноцтой охирол учруулж амь насан занал хийлж байгаа хор тавдрын үүсвэр болж байгаа энэ зүйл одоо эдийн засгийн болон эрүүл мэндийн утгаараа бол асар их хохирол аваад байна. Тэгээд энээс үүдээд жишээлбэл одоо мөнх сайхан сайттай бас намрын чуулган дээр ярьж ирсэн олон улсын жишгээр одоо бараг 7% руу эрүүл мэндийн төсөв чинь ингээ хайцаад байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл манайхан бол ингээ 3% хүрэхгүй байгаад байдаг. Тэгэхээр энийг ингээ үе шаттайгаар нэмэгдүүлье гэд. Адаглаад тэр нөгөө одоо Монгол хүний өвдөөд байгаа амь нас эрүүл мэндэд нь зонхлох занал хил учруулад байгаа өвчнийг судалдаг тийм одоо том төв байгуулын эднэр ч гэдэг юм уу тэр. Тэгэхээр ер нь бол энэ хоёр дахь асуулт нь бол мөнх сайхан сайд руу ер нь одоо энэ төсвийн хүрээний мэдээлэл эдийн засаг макро эдийн засгийн нөхцөл байдлыг энэ анализыг харж агаад одоо яг энэ 26 оны төсөв орохтой зэрэгцээд энэ бүх зүйлүүдэд бас ингэ зоригтой оруулмаар байна гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгжээж энэ нөгөө одоо захаал нэг одоо 2.7-8% та ч юм уу эсвэл 9% та гэхээс илүүтэйгээр энэ 4 жилийн хугацаанд одоо үлдэж байгаа 3 жилийн хугацаанд бүр 5 давуулах 6 руу төхүүлэх. Тэгээд гол нь энэ нөгөө одоо 21 аймаг чинь 6 бүсэд байгаад байгаа бол тэр бүс болгонд нь тэр сүүлийн үеийн онцлогоо тэр одоо технологийн асуудал, хүний нөөцийн асуудал тэр ер нь эрүүл мэнд болон энэ боловсролын дэд бүтцийн цогцоор нь нэг тийм бяртай шийдэхэд бас анхаармаар байгаа юм аа. Тэр утгаараа бол одоо энэ төсвийн хүрээний мэдээлэл төсөөлөл ч юм уу энэ бүх зүйл макро эдийн засгийн энэ орчныг ярьж хахад энэ мэдээллүүдээ бас давхар өгч яваасаа гэж хүсэж байгаа юм. За яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр утааны асуудал их чинь бол одоо хот нэг байр суурьтай, эрүүл мэндийн яам нэг байр суурьтай, байгаль орчин уур амьсгалын одоо яам бас нэг байр суурьтай, янз бүрийн байр суурьуд байгаад байгаа юм аа. Тэгээ энэ дээр бол энэ улсын хурлч нэгэнт бодлого тодорхойлж байгаа учраас энэ одоо байгаа асуудлуудаа энэ төсвийнхөө том макро төвшөнтэйгээ уялдуулж шийдлүүдийг нь хангах дээр та бүхний байр суурийг сонсё. Эхний асуулт Жавхлан сайдаас, хоёр дахь асуулт нь болохоор мөнх сайхан сайдаас тодруулъя. Баярлалаа. За хариулт өгье. Сангийн сайд Болдын Чухлаа. За гол нэрийн бүтээгдэхүүн гэж дотоодын бүтээгдэхүүний 3%-аас дээш орлого төвлөрүүлдэг Эрдэнэ бол гүшинэ. Би таны асуултанд хариулж. Тийм манай экспортын бүтээгдэхүүнүүдийг хэлдэг. За тэрэн дээр манай одоогоор бол нүүрс зис 2 л байгаа юм. За өөр бүтээгдэхүүнүүд бол энэ босхийг давдаггүй. За тэгэхээр энэний гол аргачлалыг бол бид одоо 10 жилийн өмнө олон улсын хуулиудын сан дэлхийн банкны одоо зөвлөмжөөр тухайн үед мөн одоо бас хөтөлбөрт хамрагдж байсан тэр асуудлууд дотор энэ бас орж исэн энэ төлөвлөлтөн дотор. Тэр нь юу вэ гэхээр энэ хоёр бүтээгдэхүүн дээр өнгөрсөн 20 жил, тухайн жил, дараагийн 3 жилгээд нийт 24 жилийн дунджаар үнийг нь авдаг. Өөрөөр хэлбэл 1-2 жилийн хэд их тийм хил бэлцлээс одоо цэвэрлэгээ гэсэн үг төсөөллүүдээ. Тийм учраас одоо аль бол хамгийн эрсдэл багтаагаар нь ингэж тооцдог ийм аргачлалтай. За энийг одоо нэг эргэж энэ аргачлалаа харьяа гэдэг төсвийн доктортой байдлын зөвлөлөөс ийм санал ирж байсан. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөлөөс энэ дээр нэлээд шүү ямар саналаар яаж өөрчлөх ийм бодол төлөвлөлт байгаагийн илүү сайн хариулт өгчүүлэх зүгээр байна. За ханшин дээр асууж байна. Тэгэхээр энэ ханшны асуудал бол манай гадаад худалдааны эдийн засгт ийм улсын хувьд бол их савлгаатай байдаг.
За тэгэхээр хан шүтэлж байгаа нэгдүгээр гадаад худалдаа, за валютын нөөц, төлбөрийн тэнцэлтэй холбоотой асуудал. За тэгэхээр богино хугацаанд бол бид одоо экспортын дээр онцгой анхаарах ёстой. За дунд урт хугацаанд мэдээж одоо гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр онцгой анхаарах ёстой. Төлбөрийн тэнцлийн хувьд бол бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч улс л болох ёстой. Худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих ёстой. За ингийн тулд бид энэ одоо 14 мега төслөл бид ярьж одоо төлөвлөж байгаа. За энэ 14 мега төслийг хийгээд тэгвэл бид нар олон хязгаарлалтаас гарах юм байна. Өнгөрсөн 4 жилийн хувьд бол бид шин сэргэлтийн бодлого за энэ одоо шилжээд энэ 14 мега төсөл рүү орсон. За тэгжээж бид одоо төлбөрийн тэнцэл маань үйлдвэрлэгч улсын за гадаад худалдаа энэ одоо түүхэн эдүүдийн үнийн савлгаанаас одоо үл хамаарсан эрсдэл одоо багтаа ийм одоо эдийн засгийн төлөвлөлт рүү шилжиж орох ёстой. За болсон баха бусдын өөр газраас асуух шиг боллоо да. За Жавхлан сайд гүйцээж хариулъя. За Эрдэнэт гишүүн за түрүүн бас мөнхсөл гишүүн бас асуугаад тань лээ. Тэр алттай холбоотой асуудал бол ийм шүү мөнхсөл гишүүнэ. Алт гурван хөтөлбөр бол төсөвд нээх нэмэртэй зүйл биш шүү. Төсөвд нэмэртэй зүйл биш. Алт бол ерөөсөө Монгол улсын валютын нөөц. Хуучин бид нар 22 тонн алт авч ирсэн. Хамгийн өндөртөө одоо 15 хүрэхгүй байна. Одооны ханшаар 22 тонн гэдэг бол 2.5 тэрбум доллар болчиход байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр байгаа Монгол улсын валютын нөөцийн 50% нь баггүй. Тэгэхээр нөөцөө бид нар 50%-аар нэмэгдүүлэх боломж байгаа. 2.5 тэрбум доллар. Харин 2.5 тэрбум доллароос төсөвд орж ирэх зүйлүүд бол амнаат л байгаа. Энэ амнаат нь дотоодын бүтээгдэхүүний дөнгөж 0.3% орчим, 350 орчим тэрбум төгрөг орж ирнэ. За энэ нь бол одоо төсвийн алдагдлыг нөхөхөд бол алдагдал гэдэг юм уу одоо төсвийг одоо түрүүн таны хэлснээр алдагдлыг нөхөх хэмжээний тийм орлого бол огтоос биш. Тэгэхээр Болсон уу Эрдэнэт гишүүн? За мөнх сайхан сайд нэмэлт хариулт өгье. За Эрдэнэт гишүүнтэй одоо 100% санал нэг байна. Бид нар одоо эрүүл мэнд нэгдүгээрт гэсэн мөртлөө энэ төсөв мөнгө одоо олигтой нэмэгдэхгүй. Яг ковидын үед нэг дотоодын нийт бүтээгдэхүүний 4% төрсөн. Тэгээ одоо буцаад 3% өртсөн. Олон улсын тооцоо судалгаараа дотоодын нийт бүтээгдэхүүний доор хаяж 6%, засгийн газрын санхүүжилтийн доор хаяж 12% төрөх ёстой байтал манайх бол өнөөдрийн байдлаар 9% таа байгаа. Тэгээ бидний бол макро эдийн засгийнхаа байдлыг харж байгаад боломжтой бол 6%-д нь хүргээч. Үнэхээр эдийн засгийн нөхцөл байдал боломж муутай хүндэвэл жилдээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 1%-аар нэмэгдүүлээч гэгээд эх оны төсвийн төсөөлөлд бол бид нар доор хаяж нэг 4% төрөх ийм байдлаар төсөөлөл өгөгдсөн байж байгаа. Тэгээд 28 он гэхэд бид нэр яг олон улсынхаа жишгийн доод хэмжээ буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 6%, засгийн газрын нийт зардлын 12% хүргэнэ гэдэг ийм тооцооллоор эдийн засгийн хөгжлийн яам одоо сангийн яамны саналуудаа хүргүүлээд